За 13 дугаар бодлогон дээр дээрх зурагт аанууданд байгаа дифрэг нэг эсвэл хоёр зайд үсэрнэ гэж ütсэн байна. Тэгвэл агаас бид хэдийн янзаар очих вэ гэсэн. За хамгийн ихний энэ нүдэнд дифрэг бол яг нэг нүдээр үсрээд нэг л янзын боломжоор ирэх боломжтой. За гэтэл энэ хоёр дахь нүдэнд хэдийн янзаар ирэх вэ гэхээр нэг нэгээр яваад ирэх боломжтой гэсэн. Нэг боломж нь эсвэл шууд яах нь хоёр нүдээр ирээд үсрээд ирэх боломжтой учраас хоёр боломжтой байна гэсэн. За ингээ эхний хоёр өгөгдлөө олцсон бол дараагийн өгөгдлүүд маань дээр өмнөх хоёр тооныхоо нийлбэртэй тэнцүү болоод ирдэг. Би 3 дахь нүдэнд дифрэг ирэх боломж бол энэ хоёрын нийлбэр буюу дээр 3-ын 2-ыг нэмээд 3 боломж гэсэн. Дараагийн 4 дахь нүдэнд ирэх боломж 2 дээр 3-ыг нэмээд 5, дараагийнх нь 8, дараагийнх нь 13. Гэтэл бид нэр V дээр ирэхийн тулд 8 дээр 13 нэмээд 21 янзаар ирнэ гэсэн. Ингээд B хариулт авах нь. За 14 дахь бодлогоны хувьд 2 тооны нийлбэр 38-тай тэнцүү. 1-р тооны 3-ны 2 нь 2-р тооны 5-ны 3-тай тэнцүү. За ингээд ирэх юм бол за 1-р тоо бичээ, энийг 2-р тоо бичээ. 2-р тооны маань хувьд 5 хуваасных нь энэ 3 хэсэг нь нөгөө тооны маань хувьд 3 хуваасны 2-тай яах нь тэнцүү байх нь гэсэн үг. Ийм хэрчмийн өгөгдлөөр өгөгдөж байна. За тэгэхээр энэчнээс 1-р тооны маань 2 хэрчим нь 3-р тооны маань 3 хэрчимтэй тэнцүү учраас энийг хэдүүлээ 2 болон 3 хуваагддаг тоогоор яг тэнцүү хэсгүүдийн төлөөлөд үзье гэсэн. Тэгэхээр би энийг 6 хэсэг гэд төлөөлүүлчих. 2 болон 3 хуваагддаг тоогоор энэ заавал 6 хэсэг бас байх албагүй. Тэгээд ирэх юм бол 1-р тооны маань 1 хэрчим нь хэдтэй тэнцүү юм бэ гэхээр 6-гаа 2 хуваагаад яах нь 3 хэсэг гарч ирнэ гэсэн. Тэгэхээр 1 хэрчим нь 3 хэсэг, 1 хэрчим нь 3 хэсэг, энэ мөн адилхан 3 хэсэг. Эндээс 1-р тоо бол яах нь 9 хэсэгтэй тэнцүү гэж гарч ирнэ. За 2-р тооны маань хувьд 6 хэсэг нь 3 хэрчимтэй тэнцүү учраас 1 хэрчим нь бол 2 хэсэгтэй тэнцүү болно. Тэгэхээр энэ 2, энэ 2, энэ 2, энэ 2 мөн адилхан 2. Ингээд 2-р тоо маань нийтдээ 10 хэсэгтэй тэнцүү. Гэтэл энэ хоёр тооны маань нийлбэр нь өөрөө 38-тай тэнцүү гэсэн. Энэ хоёр маань нийлээд биднэрт 19 хэсэг байгаа. 19 хэсэг нь 38 юм бол нэг хэсэг нь бол 2-тай тэнцүү болж таарна. За тэгээ эдгээр тооны ихийг нь болоорой гэсэн. Их нь бол бидний хувьд бол энэ чинь 10 хэсэгт нь хамгийн их нь гэж таарна. Тэгэхээр нэг хэсэг нь 2 юм бол 10 хэсэг нь 10-ыг 2-т өрчүүлээд 20 буюу B хариулт гарч ирж байна.